2 дугаар тест 22 дугаар бодлого. За худалдагч 18 үзэг 84 харандааг бол 9201 төгрөгөөр бол худалдсан байна. За тэгээ хэрэв 6 үзэг 7 харандааны үнээс бол 13 төгрөгөөр хямдвал нэг үзэгний үнийг олгосон байна. За тэгэхээр нэг үзгийг нэг үзэг X төгрөгийн үнэтэйгээ үзчихье. За нэг харандаа Y төгрөгийн үнэтэй гэж үзье. За тэгвэл эхний өгүүлбэрээр бол яг вөхөр 18 үзэг зарна гэдэг чинь 18x төгрөг болно гэсэн үг. За 84 харандаа зарна гэдэг чинь 84 нь одоо Y мөнгө болно төгрөг болно гэсэн үг. За тэгээ энэ нэлбэр бол 9201 төгрөг юм байна. За хоёр дахь өгүүлбэрээс бол яг вөхөр 7 харандааны үн 6 үзэгний үннээс бол 13-аар илүү гэсэн. Тэгэхээр чинь 7Y-гээс 6X-ийг хассан нь бол 13-тай тэнцүү гэсэн ийм илэрхийлэл гарна гэсэн. За одоо энэ илэрхийллээ 3-аар үржүүлчихье. За тэгвэл 21Y 18X 36 болно гэсэн. За тэгэхээр одоо энэ тэмдэглэж байгаа. За энэ хоёр илэрхийллийг бол хооронд нь нэмчихье. За тэгэх юм бол энд 18x энэ хасах 18x-тэйгээ бол хураагдчихна. За тэгээд 84Y дээр 21Y нэмчвэл 105Y гарна. За хойдолт бол тэнцвэрийн тэмдгийн ард бол 9240 гарна. За энийг 105 тоочвол 88 төгрөг гарна. За одоо Y-ийнхаа энэ дээдлийн илэрхийлэлтэй тийм Y-ийн хооронд 88-ыг орлуулад үйлдэлийг гүйцэтгэжүүл X бол 100.5 төгрөг гэж гарна. За энэ бол манай олох ёстой үзэгний бол үн байгаа. Нэг үзэгний үн байна. За эндээс хариу B